би яг тэр залуу шиг л амжилттай байж чадахгүй бол худлаа. Өнөөдрийн бодол кофетэй яриа. Тэгэхээр коучинг хийгээд хүмүүстэй ажиллаж байхад эсвэл зүгээр эргэн тойрны залуучуудтай энэ төр ярьж байхад бид нар өөрийнхөө амьдралын амжилтыг аз жаргал гэдэг чинь хүлээлттээс хасах нь бодит байдал гэсэн томьёол байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ тэрнээсээ болоод олон залуучууд эсвэл коуч хийж байгаа хүмүүс маань яагаад чин өөрийнхөө түүхийг ярихаараа сэтгэл хангалуун байдгүй нэг шалтгаан нь тэд нар өөрийнхөө амжилт юу вэ гэдэг асуултын хариултыг бусдын түүхээр, бусдын дүр зургаар, бусдын тодорхойлолтоор яваад байдаг. Тэгээ ингээ хүмүүс би нэг л болж ихгүй байна. Би амжихгүй байна. Би өдийн насандаа ийм юм бүтээсэн байх ёстой хүн шүү дээ гэж ярьдаг юмны ард ихэвчлэн хинтээ харьцуулж хэний тодорхойлолтоор гэдэг асуулт гарч ирдэг. Өөрөөр хэлбэл бид нар яагаад өөрийнхөө үр дүн дээр сэтгэл хангалуун байдгүй гэвэл бидний үр дүн өөр нэг хүний үр дүнтэй харьцуулах үед тийм сайн биш байдаг. Тэр төвшөнд очиагүй байдаг. Өөр нэг хүн өнөөдөр 35 наснда ийм юм амжуулсан болохоор хэрвээ би амжуулахгүй бол би өөрийгөө амжилтгүй ш тооцдог гэж ярьдаг. Би энэ бүгдийг багцлаад миний бодол юу вэ гэхээр бид нар өөрийнхөө амжилтыг, өөрийнхөө түүхийг хиний түүхээр яриад байгаа. Миний түүхээр үү эсвэл өөр хүний түүхээр үү? Энэ асуултыг та хэдээс өнөөдөр асуумаа. Тэгээд бусдын гоё гэж хэлсэн зүйлийг гоё болгож тэрний төлөө зүтгэх биш. Үнэнгээсээ өөрийнхөө хувьд утга учраас хийж байгаа зүйлээс очих байгаа зорилгоос гоё гэж зүйлийг тодорхойлж сурах нь бидний хувьд аюул чухал зүйл болоо гэж байна. Нэхгүй бол бид нэр хизээч сэтгэл хангалуун болж чадахгүй. Яагтвэл бид нар дандаа өөрийгөө бусдын үр дүн, бусдын хүрсэн цэг, бусдын хүсэж буй мөрөөдлөөр тодорхойлж байх болно. Та хэний түүхээр амьдарч байгаа вэ? Та хэний түүхээр өөрийнхөө амьдралыг амжилттай эсвэл амжилтгүй гэж тодорхойлоод байгаа вэ? За миний өнөөдрийн кофетэй яриа энэ байна. Хэрвээ та анх удаа орж ирсэн бол 5 дахь өдөр болгон энэ суваг дээр би энэ кофетэй яриаг оруулж байгаа. Бас 3 дахь өдөр болгон миний YouTube суваг дээр аяллаа юм номны гойгоо танилцуулгууд орж байгаа. Тэгэхээр subscribe хийгээ битгий мартаарай. Лайк дарахаа битгий мартаарай. Тэгээд дараагийн 5 дахь өдөр уулзъя.